Цогтбаатар гишүүний энэ одоо хэлсэн үгэн дээрх оронтоо нэмээд иддэг энэ асуудлаар төрийн албан агчид нарыг хасаад иддэг. Гэтэл төрийн өмчийн компаниуд дээр шахаа хийгээд иддэг. Ийм л юм байгаа шүү дээ. Би танд нэг ганцхан тоо хэлье. Хуучин 5 толгой төмөр зам дээр 980 хүн ажиллаж байсан. Яг тэрнтэй адилхан 980 хүн. Тэрний 180 хүн Улаанбаатар хотод ажилладаг. Дээрээс нь 100 хүн Монгол улсын өнцөг булан бүрт амьдарчсан мөртлөө гэрээгээр ажилладаг. Гэтэл яг энэтэй адилхан километртэй Ханг мандларын хувийн хвшлийн зам дээр 288 хүн ажилладаг. Улаанбаатар хотод 8 хүн ажилладаг. Тэгээ бас цэвэрлэгчтэйгээ юутаа гэж байгаа шүү. Тийм тэгэхэд одоо яг адилхан километртэй 5 толгой төмөр зам дээр 980 хүн ажиллаж байсан шүү дээ. Тэгээ энэс одоо Тамир гээд тэнд хяналтын менежер очсон хүн шүглүүлээгээд тэгээ аргагүй ихэнд энэ компаниудыг нэгтгэж Монголын төмөр зам болгоод 500 гаруй хүн чөлөөсөн байгаа. Яг энэтэй адилхан өнөөдөр хэдний өдөр байна? 5 сарын 14-ний өдөр гэхэд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл яагаад барилгын хөгжлийн төв дээр хүн нэмээд байгаа юм бэ гэдэг асуудлаараа Цогтбаатар гишүүнд тодорхой хариултыг албан бичгээр ирүүлэхийг үүрэг болгож байна.